нөгөө жирүүсээ ингээд төрөхгөөд өвдөж яхаа заяа амар ууртай болчтой шүү заяа. Тэгэл юм. За сайн уу. За би ямар ч энэ бичлэгээрээ Чехэд болон Монголд одоо хүүхдүүд эмнэлэгт төрөхөд те ер нь бол ялгаа юу вэ? Ер нь өөрт мэдэгдсэн за мэдрэмжүүд болон тэгээд бусад зүйлсийг та хэдэд хуваалцъя. За эхний ээлжинд ямар ч ингээд ярих юм бол заавал тэгэл өөрийнхөө түүх рүү орохыг гарна шүү дээ. За манай хамгийн ихний хүүхэд болохоор 16 онд төрж исэн. Гэхдээ 16 онд би ч өөрөө цэрэгт байсан учраас яг төрөхт нь хажууд нь байж чадаагүй. Дараагийн хүүхэд маань 18 онд төрсэн байхгүй юу? За тэгээ 18 онд болохоор би яг цэргээс ирсэн угаасаа гэртээ таарсан учраас бид хоёулаа ер нь хамт байж агаад тэгээд хоёр дахь хүүхэд маань гарч исэн. За тэгээ сая болохоор 26 онд 3 дахь хүүхэд маань гарч байгаа. За тэгээ гурлаа охин. Ямар ч 3 дахь охиноо амжилттай аюулгүй хүлээж аваад одоо ингээд ам бол тавал болсон явж байна. За тэгээ уг нь бол Монголоо ерөөсөө огт муулъя гэж бодохгүй аль болох ер нь муулахгүй байл гэж бодож байгаа. Гэхдээ л бас нэг юм саний ихнэр хүүхэд одоо төрсөнтэй холбоотой тий би нөгөө өмнө хоёр дахь хүүхдээр яг хамт ороод бид хоёр чинь хамт байж байгаа. Тэгээ манай дунд охин чинь үүрээр төрж исэн бохгүй юу. Тэгээд бүх үйл явц дээр нь хамт байсан учраас саяны одоо 3 дахь хүүхдээрээ ч гэсэн бас хамт байсан болохоор айгүйх юм ялгаатай зүйлүүд бас их мэдрэгдэж байна. Тэгээ энийг яасан ингээд нэг үгээр тайлбарлавал ерөн зүгээр манай монголчууд ер нь маш ерөн сэтгэлгүйл ер нь ажилт юм байна л гэж бодлоо би. Одоо яагаад яг ингэ санагдсан бэ гэхлээр би одоо тааруулъя заяа. За одоо энэ байна. Энэ ингээд 2016 онд манай ихнэр ингээд төрөөд том хүүхэд гарч байхад эмдээс гарахт нь хүүхдийн маань одоо грамм жингийн битсэн цаас ихгүй юу? Энэ хараа. Зүгээр ийм картон цаас. Одоо ингэ бичсэн байж байгаа. 3.240 49 см гэдэг. За дараачих нь болохоор заяа. Арай гайгүй. Яагаад арай гайгүй вэ гэхлээр би өөрөө байж таарсан байхгүй юу? За тэгээд мэдээж эхний хүүхд дээр байгаагүй учраас хоёр дахь дээр аль болох бүх чадлаараа хичээгээд хажууд нь байна гэж өөрөө бүр тэгээ бүх юмаа бэлдээд бит хоёр хамт явжсэн байхгүй юу? Тэгээд нэгдүгээр төрөхөд те энэ өргөө амарчих газар нэгдүгээр төрхөл гэж ярьдаг хаа би одоо сайн санахгүй байна. Энэ төрх дээр очиход нэг юм юу гэдэм лээ? Төлбөртэй өрөөнүүд гэж байд юм лээ. Тэр төлбөртэй өрөөн болохоор ороо зөвхөн төрөөд тэг төрөн гут нь шууд тусдаа өрөөрөөр бас шилжүүлдэг заяа. Тэгээ тэр нь хийдэ вэ гэхээр тухайд би 100,000 төгрөг бэлнээр өгчсөн юм чи нарт нь. Тэгээд 100,000 л гэж байгаа юм чи. Тэгээд за тгийгээл яг тэр мөнгөний өгөөл тэгээл орчихсон байхгүй юу. Тэр нь болохоор энэ байна. За энэ өргөө амарчих газар гэдэг. За энэ дээр ингээд грамм жингүүд бичсэн байгаа. Манай дунд охин болохоор 3.400. Тэгээд 48 см-тай гарч ирсэн юм байна. За энийг ингээд би бүгднийг хадгалж чаддаг байхгүй юу. За тэгээд одоо хоёулынг нь харуулах юм бол энэ нэг нь энэ төлбөргүй за энэ төлбөртэй. Гэхдээ хоёулаа нэг газар их шүү заяа. За сая 26 онд он гараад 3 дахь охиныгоо хүлээж авлаа. За тэгээ 3 дахь маань энэ Чехэд төрж байгаа шүү дээ. Тэгээ бид нар ямар нэгэн төлбөр мөнгө төлөөгүй. Юу ч төлөөгүй. Зүгээр л энд одоо тэгээ гэрээгээр ажиллаж байгаа гадны хүмүүс ихгүй юу? Хамгийн гол нь бид нар нэг даатгалаа төлж байгаа. Төлөх ёстой мөнгөө төлж байгаа. Татвараа бас төлөх ёстой хэмжээгээрээ төлж байгаа. Тийм учраас одоо ямар нэгэн төлбөр аваагүй. За тэгт энэ байна. Та ялгаа харагдаж байна уу? Одоо зөвөр энэс харахад л тий сэтгэлийнх нь л одоо сэтгэлтэй ажиллаж гин үгүй вэ нү гэдг нь одоо эндээс л харагдаж байгаа шүү дээ. За тэр. За 3 дахь охин маань 3.380 г төрсөн. За тэгэхээр бас 49 см. За тэгэхдээ ийм л ялгаатай л байна да. Одоо энэ дээр
Нэг амар тэгж тий олон юм туршиж ярмааргүй байна. Зүгээр л энэс нь л манайхан ер нь хэр ер нь сэтгэлтэй байдаг вэ гэдг нь эндээс л ерөөдөө харагдаж байгаа байхгүй юу. За тэр цаасан кардан цаасан дээр мэдээж ингээл бичээд өгсөн. Хоёр дахь нь төлбөртэй учраас арай бас боломжийн цаасан дээр. За гурав дахь нь болохоор одоо энэ чек төрсөн. За иймэрхүү хэмжээний ялгаанууд их гарч байгаа. Тэгээд нөгөө төрөөд өөрөөрөө шилжүүлдэг байхгүй юу. Тэр үед нь ч гэсэн би хамт ингээл дагаал явчихсан. Тэр мөрөн дээр нь хүртэл одоо бүх юм нээлттэй ингээ боломж юм байт юм. Тэгэл төрснийхэн дараа би юусе байн хажууд нь тэгэл байж болдог. Би чинь хоёр дахь хүүхдээ төрөхт нь хажууд нь байсан ч гэсэн цаашлаа тэгээд хит хоног ч гэсэн юусе дураараа тэгж орж гарч юусе болохоо болцсон шүү дээ. Эндхийх бол юусе тим юм бол байдаг юм байна. Аав нь болохоор юус хүссэн үед орж гараал тэгэл хоол унд цайц үгийн тхүүлээл өгч тийм лээ. За тэгээ бас эмнэлгээс нь өдрийн 2-оос 3 юм хоолунд өгчдөг. Хангамжууд нь ер нь ихтэй чүү юм байна. Боломжийн санагдлаа бүх юм. Тэгээд одоо ингээд өвдөд ингээд төрөх гэж байгаа шүү дээ тий. Яг тэр үед нь ч гэсэн ингээд нэг суулвч ингээд ерөөсө байн орж ирэл шалгах чинь. Асуугаал. За яаж юм юу болж юм ингэмээр байна уу тэгмээр байна уу гэж бүх юм ингээд асуугаал. Тэгээд дээрэс нь хувцснуудын хүртэл ингээ бэлдээд өгч тийм ээ. За ингээ боди тэ өмд цамц юу гэдэг юм хэрэгтэй бүх юм нь энд ингээ байж идэм байна. Энэ уул нь улсын эмнэлэг гэхгүй юу. Тэгээд ингээ бүх юм ингээ бэлэн байж идэм ээ. Ер нь ингээ төрхөд очиж байгаа ихэд бол ер нь бэлт юм бол ер нь байдгүй юм байна. За тэгээд энэ малгайг нараа. Малгай хүртэл ингээ бэлдээд тавьсан байсан. Бүр амар хөөрхөн. Тэгээ бас нэг юм дардаг юм коноптой. За тэр конопон дээрээ дарахлаар сувлагч нь яг хажуудлын өрөө нь шууд ороод ирт юм лээ. За тэгээ энэ их сонин заяа. Монголд одоо яг тэр нөгөө хоёр дахь хүн дээр хамт орчих төлбөртэй өрөөнд нь бас байсан байхгүй юу. За тэгээд тэр юу болсон бэ гэхлээр заяа. Манай ингээд ихнэрээ өвдөөд 10-д очиж байгаа байхгүй юу орой. За тэгээ өвдсөөрөөгөө л 4 болж хаад бүр огт төрөхгүй байсан байхгүй юу. Тэгээ бүр амар удаж байгаа шүү дээ. 6-7 цаг өвдөж байгаа учраас бит өөр яриад тусал хийлгүүлье гэж шийдсэн байхгүй. Тэр юм чинь угаас хийлсэн. За болохгүй бол тусал хийя гэд. Тэгээд тухайн үед нь мэдэхгүй байсан учраас за тэгвэл туслан хийлгүүлчихье. Тэгээд тусал хийлгээд 2 цагийн дараа төрчихсөн байхгүй. За тэгээд тусал хийж явах явстай цаг. Тэрийг ингээд тэр туслаа ингээд минутаар хийчихдээ юм лээ. Тэгээд тэр ингээд минут болонгууд зогсож чинь заяа. Хамгийн гол нь зогсонгуутлаа одоо энэ суц руу ингээд хатгацсан байгаа шүү дээ. Энэ суц руу хатгацсан байгаа зүүнээс нь ингээд цус нь ингээд дээшээгээ ингээд яваад байдаг. Амар сонь. Тэгээ явгангуут л би ингээд конопо таардаг заяа. За ингээд туслан дуусчлаа. Коноп нь дээрээ дараад сувлагчин сувлагч нь хурж ирээ уурал. Йоо хэвээр коноп дараад хэвээр амар цай үзүүлэхгүй маа. Гэт. Юу тэр бүр надад бүр аим сонь санагдчихсан цаа. Одоо тэр чи хаа байсан 18 онд болсон үйл явдал шүү дээ. Тэгээд одоо хүртэл би тэрийг бүр гайхаад байдаг заяа. Тэр ингээд ингээд судснаас нь цус нь ингээд дээшээгээ тэр 3 сараа ингээд явж явах чинь дуудахаар хурж ирж ууралж ах ш тэр жирэмсэн хүн ингээд өвдсөн байж хат нь. Тэг би тухайн үед бас амар сонирн болоод хүү энэ чинь ингээд цус нь ингээд дээшээ явах чи би тэгэхэд өөрөө чинь дуудахгүй яах юм бэ гэт хэлсэн чинь зүгээр тэрийгэ буцаагаал конопын дараал тэгснэ тэгэл уурлаа яваад өгчөж байгаа байхгүй. Амар сонь. Тэг манайхан жоохон сэтгэлтэй л ер нь баймаар юм шиг санагдчихээн. Одоо ингээд хараалхад. Тэгээд ингээд яг төрж явах хоёр дахь хүүхэд яг төрж явах явц. Тэгээ нөгөө тэр дээр нэг юм дээр алдчихсан байхгүй. Тэг юу гэхлээр нөгөө ихнэрээ нүдээ анаатай дүүлж юу болдгоо байна л та. Нүдэнд ингээд харуулт өгчдөг гэдэг. Тэрийг мэдэхгүй анаатай ингээд үлээд тахт нь би чимээгүй тэгэл за миний хайрстай амжилсан хичээгээрэй гэж хажууд нь тэгэл чаавас хэлхээс өөр одоо бид хийж чадах юм байхгүй шүү дээ. Тэгээд 3 дахь дээр тэрийг амар сайн ер нь бол сансан. Тэгээд яг нүдэ анаа за миний хайр нүдэ битээ анаараа нүдэ анжлахгүй шүү. За миний хайрстай зөв төлөө шүү гээл хажууд нь яг тэгэл ямарчсан. Яг охин маань гарч ирж байсан. Хоёр дахь охин маань заяа гарч ирэхдээ хүүгээ ингээ ороодсон гарч ирсэн байхгүй юу? Хүүгээ ороодсон. Тэг ингээд нүүр ингээд хөөх болцсон. Би бүр амар гайхаад ичт яаж вэ?
Тухайн үед тэгж гайхаж. Тэгсэн сая 3 дахь маань яг бас яг тэгж гарлаа. Хүүхээ ингээ орооцоо яг гаргаад иртээ. Амар юмгүй харагдаад юу вэ энэ ч тэ ямар болчоо гэд. Тэгээ бас нэг сони юм хэлэхэд энэ ч нэг хүү шүү дээ. Хүүхдээ ингээд хүүгийн аавар нь ингээд хайчлалт юм байна. Бас тэрийг хайжилж үзлээ. Хамгийн гол нь тэрийг хайжлсан болох нь зургаа ерөөсөө авч чадсангүй. Би яг төрснийхэн дараа ингээд за одоо энэ болчлоо гэд бичлэгээ зогсооцсон байхгүй юу. Тэгсэн чи тэр маань жоохон буруудаад яг тэр хайжлсан хэсгийнхаа дүрсийг ерөөсөө авч чадаагүй. Гэтэ та гоё мэдрэмжээ хуваалцъя заяа. Нэг иймэрхүү өргөнтэй. Тэгээд хайжлахаар яг юм хатууч биш зөөлмж биш нэг юм мэдрэмж ингээ мэдрэгдэв юм бэл. Тэгээ тэрийг нь би яг ингээд хайчилж байсан. Бас их өөр сонирхолтой мэдрэмж байлаа шүү. Тэгээд ингээд та хэдэд бас сонирхуулж бас хэлхий заяа. Ер нь ингээд эхнэр ч гэдэм найз охин ч гэдэм жирүүсээ яг ингээд төрөхгөөд ингээд өвдөж яхаа заяа. Амар ууртай болчтой шүү заяа. Тэгэл юм ингээл бацмаар санагдал энийг аваад тэрийг аваад ингээл бацмаар санагддаг юм шиг байна. Тэгэл бацаж мацаад тэгэл дээрээс нь бас хурж мөрөхөр амар уурлана. Тухайн үед тэгэл бас паниктэн штэ. Гэтэ яахав те тэгэл угаасаа тодорхой хэмжээнд өвдөлт өгж байгаа хэмжээнд тэгэл тиймэрхүү зүйлүүд бол ер нь бол гарнаа уу зөндөө гарна. За тэгээд бас нэг гайхсан юм заяа. Одоо нэг ихсэд штэ тий хүүхдээ ихс. Ихсийг нь гаргаж ирээд шалгадаг юм бэл. Гаднахыг нь хараад тэг гадныг нь харангуйтлаа доторхыг задлж хараад бас ингэ шалгаад итэн блэ. Дотор нь юу вэ гэдгийг үздэг юм шиг би одоо сайн мэдэхгүй л байна. Гэхдээ хамгийн гол нь би ч нөгөө Монгол төрөөсөө тгийж үзэг байхгүй. Манай хоёр дахь хүн төрөхөд ихсийн мэдгүй гаргаж ирсэн юм яасан. Аваад тэгэл цааш яваад. Би тэрийг ерөөсөө нэг ч харж байгаагүй байхгүй. Энд тэгсэн чи бүр гаргаж ирээ шалгаад бүр харуулж маруулд юм блэ. Тэр дээрээ бас амар юм сонио онцлог санагцаа надаа. Тэгээ бас гайх чинь тий. Энэ Монгол төрсөн ихсийн одоо яагаад харуулаагүй юм бол яа тийм бол гэх мэтчлэн юм сонин юм бас бодлоо тухайн үед бас яг төрж исэн. Тэгээ би ч тэр ихсийн анх удаа харж байгаа юм чи. Бүр амар сонин юм том юм байт юм лээ. Бараг нэг идээр иймэрхүү том бараг хүүхд шиг хэмжээтэй юм шиг харагдсан надаа. Тэрэн дээрээ бас амар сонин байсан. Тэгээ тэр нэг одоо ингээд төрхгөөд яг өвдөд байж хат ингээд байн зүрхний бичлэг хийгээд идэв штэ тий. Тэр бас яг тухайн үед тэр дунд өхөн төрж явахдаа бол бас жоохон ядраатай санагдчихсан байхгүй. Өвд жаажчих чи байн хурж ирээл гизэн ороогоол. Тэгэл нэг зүрхийн бичлэгийг үзэж ийн гээл. Тэгээ энд одоо яг тэх юм бол өгс чинь энд бүр ондоо өөр юм лээ. Нэг ийм иймэрхүү хэмжээтэй нэг юм аппарат шиг юм гаргаж ирээд тэгээ тэрийгээ ингээд гизэн дээрээ ингээд тулгаад ингээд тавиад ит юм бэл. Тэгэхээр тэрэн дээр ингээд зүрхний цохилтон сонсогддог. Тэгээ тэр нь ингээд байсгийж байгаа минут 15 минут гэх мэтлээ ингээд байж байгаа л орж ирээл ингээд үзэл цохилтыг ингээд үзээд идэх юм бэлээ. Тэр нь бас надад айгүй амар санагцсан. Тэгэхгүй бол яг ингээд өвдөж яхад нь байн хурж ирээл гизээр нь хоёр юм ороогоол тэгээд зүрхний бичлэгийг хийж аваад харчин айгүй бас их яг ингээд өвдөж ядж байгаа юмд их төвхтөө санагддаг юм бэлээ. Өмнөөс нь бараг би энийг юм чи ямар ядаргаатай юм бэ гэд бараг тийм бодож энэ тарин ста амар юм бэлээ. Та хэд бас тэгээд өөрсдөө хамт ороод хажууд нь ороод эхнэрийнхээ гараас бариад тэ бид нар ингээд хараа заяа. Тэ эхнэрийнхээ өмнөөс өвдөж чадахгүй юу ч хийж чадахгүй ч гэсэн ядаж хажууд нь байж ах хэрэгтэй байхгүй юу. Тэр хэдийг бас та сайн бодор заяа. Одоо энэ залуу гэр бүлүүд ч гэсэн одоо манай үеийнхэн ч гэсэн сайн юм бодож тооцоолороо заяа. Хичнээн эвгүй хэцүү одоо эхнэр чи ууралж исэн ч гэсэн яаж хийж байгаа л хажууд нь ер нь хамт байхыг хичээгээрэй заяа. За тэгээд амжилт. Миний хамгийн анхны YouTube-ийн бичлэгийг үзсэн та бүхэнд хэрэг баярлалаа. За тэгээд цааш та тогтмол бичлэг оруулаа явнаа.